Тавтаа марцгаж ийн үзэгчтэй цагийн хүрэл мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзсэн гэнэ үү. Улсын хурлын даргын захирамж гарсан байна. Захирамжаар эрх намрын чуулганаар хилэлцэх хуулийн төслүүдийг ирэмбэлсэн байна. Анхны ардчилсан сонгуулиулж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн өмнө тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл, төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл. Монгол улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нийтдээ 27 хуулийн төслийг ирэмбэлсэн байна. Энэ захирамжинд зааснаас бусад хилэлцүүлгийн шатанд байгаа болоод засгийн газраас санал авахаар улсын хурлын гишүүдээс сөргүүлсэн хууль тогтоолын төсөл, хууль санаачлагчаас улсын хурл дөрвөн мэдүүлсэн бусад хууль, улсын хурлын бусад шийдвэрүүдийн төслүүдийг тухай бүртэн зөвлөлөөр хилэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосгоо гэжээ. Улсын хурлын ээлжид тус чуулган өчигдөр завсарласан. Хаврын чуулганаас хойш улсын хурл 2 удаа ээлжид тус чуулган зарлан хуралдуулсан. Эрх намрын чуулган 10 дугаар сард эхэлнэ. Чуулганаар өршөөлийн тухай хуулийг дуусгаагүй учраас хилэлцсэн. Мөн эх оны төсөв мөнгөний бодлогоос гадна энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг дараалал харгалзахгүй хилэлцэнэ гэж улсын хурлын дарга хэллээ. 120 орчим хүн ажиллаж За өршөөлийн тухай хуульд ерөнхийлөгчийн тавьсан хоргийг улсын хурл хүлээж авсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулалтаа хуулийн төслийг хилцэх байсан ч холбогдох байнгын хороонд хуралдаж чадаагүй. Эрс бүрдээгүй хууль зүйн байнгын хороонд хуралдаагүй учраас товлсон хугацаанд ээлжид бус чуулганыг өчигдөр хаасан юм. Гэхдээ олон нийтийн дунд өршөөлийн тухай хууль хэрэгжих үү эсвэл гэсэн асуултын хариу бүрхэг байгаа. Зарим их сурвалжийн өгч байгаа мэдээлэлээр өршөөлийн тухай хуульд хоргийг хүлээн авснаар нэмэлт өөрчлөлт орж байж хэрэгжих ёстой гэсэн тайлбар бий. Мөн дээд шүүхийн цэцэд гаргасан гомдлыг хүлээн авбал бүхэлдээ өршөөлийн тухай хууль хэрэгжихэд хүндхэн болно гэсэн мэдээлэгч зарим хуульчид хэлж байгаа. За улсын хурал 6 удаа өршөөлийн тухай хууль баталсан байдаг. Энэ удаагийнхаа шиг нэлээд асуудал араасаа дагуулж байгаагүй. Анх удаа өршөөлийн хуульд хориг тавьж улсын хурал хүлээж авсан гэд ээдрийг тайлах процедурыг улсын хурал хилцэх хэсгийг улсын хурлын даргаас тодрууллаа. Улсын хурал 6 удаагийн өршөөлийн хууль гаргасан. Энийн шиг ингэж их хэлэм дагуулсан юм бол байхгүй. Анх удаа хориг тавигдсан, хоригийг улсын хурал хүлээж авсан. Хоригийг хүлээж авсны дараа ямар засвар хийх үү гэдгээ улсын хурал одоо ярилцж байна. За намрын чуулганы эхэнд өршөөлийн тухай хууль дахин яригдах нь ийхүү тодорхой байна. Үүнээс гадна улсын хурлын намрын чуулганы хилцэх асуудлын эхэнд 2016 оны төсөв мөнгөний бодлого мөн 2015 оны Монгол улсын төсөв тодтгол хийх асуудал яригдах нэ. Намрын чуулганы хамгийн гол асуудал бол төсөв байдаг. Эх оны төсөв эдийн засгийн байдал гайгүй болох түүхий эдийн үнийн өсөлт бас ёроолдоо өрөө зогсож байгаа шиг байна. Бид уул уурхаан бусын экспорт бодитоогоор нэмэгдсэн байна. Гэх мэтээр бол төсвөө шинээр харах боломж гарч байгаа. Мэдээж хэмнэлтийн горин бол үргэлж хийгдэнэ. Тэрнээс өмнө энэ оны тодтголыг хийж бас нэгэн санхүүжүүлж чадахгүйгээ хэлэх ёстой ийм зүйлүүд бол байгаа. Намрын чуулганаар төсөв мөнгөний бодлогоос гадна өнгөрсөн хаврын чуулганаар хилцэж амжаагүй хуулийн төслүүдийг өргөжлүүлэн хилцэх юм байна. Тухайлбал эрүүгийн болон хуулийн байгууллагуудын тухай хуулийн төсөл, зөрчлийн болон төрийн албаны тухай хуулийн төслүүдийг хилцэнэ. Өнөөдөр дэлхийд даяар байгальд халгүй ногоон эдийн засгийг хөгжүүлж байж хүндрэлтний өмнө тулгамдсан олон асуудлуудыг шийднэ гэж нэгдсэн үндэсний байгууллага уриалж байгаа. Манай улсын хувьд ч ногоон эдийн засгийг дэмжиж төрийн олон бодлогыг гаргасан. Гагцхүү хэрэгжилт илүүтэй өгүүлэгдэж байна. Тэгвэл нийслэл хот ногоон хөгжлийн бодлого шийдэл гарцсан тодорхойлсон байна. Сая гаруй хүн амтай нийслэлд агаар хөрсний бохирдлыг шийдэх эрчим хүчний зөв хэрэглээ, нөөц бүрдүүлэх гарц шийдэл дэд үтс хэрэгтэй. Ингэхгүйгээр бид ногоон хөгжил эдийн засгийг ярих боломжгүй юм. Тиймээс дэлхийн бусад улс орнуудтай нээлттэй байж өөрсдийн бодлогоо зөв гаргаж хамтран ажиллах түншээ олох нь чухал байгааг нийслэлийн зарим удирдлага хэлж байна. Энэ сарын 21-ээс 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Зүүн хот Азийн хотуудын чуулга уулзалт болно. Энэ уулзалтаар нийслэл хот бүс нутгийнхаа хотуудтай ногоон хөгжил, ногоон эдийн засгаа түншлэх боломж гарс бүрдэнэ гэж харж байна. Бид суралцах ёстой. Бидэнтэй адилхан бөөгнөрөл үүсгэсэн, бидэнтэй адилхан нэг төвлөрөлтөө том хотууд эдгээр сорилтыг даван туулаа ард нь гарцсан байна. Тэгвэл тэр хүмүүс тэр хотууд маань яаж ажилласан, ямар арга замаар гарсан бид суралцах ёстой. Тийм учраас хамгийн гол нь Улаанбаатар хот юуг одоо илүү их анхаарч ирэхээр энэ олон хотуудад бид нар очиж харж суралцах байсан бол мэдээж санхүүгүүд бас их зардал гарна. Тэгвэл хоттой авчир сууж байгаад элен далангуу өөрсдийнх нь жаргал зовлон нээлттэйгээр хэлж яриад харилцан тэр шийдлүүдийг яаж
даван туулахаа үүдэгтэй хамтран ажиллах нь хамгийн гол зүйл. Зүүн хойд Азийн хотуудын чуулга уулзалт нь нийтдээ 8 хот 140 гаруй төлөөлөл банк санхүүгийн байгууллагууд оролцсон. Хурлаар ногоо эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг бүс нутагтаа тодорхойлох зүүн хойд Азийн хотууд хэрхэн хамтран ажиллах гарцаа хэлцэх юм а. Тэр төлөвлөгөө гарснараа бидний өмнө толгорч байгаа сорилтууд ийм сорилтууд байна. Үүнийг даван туулахын тулд бид ийм одоо бүтээн байгуулалт хийх гэсэн үндсэн концепцээ бид танилцуулна. Тэгэхээр тэр төлөвлөгөө гаргаад ирсний дараа бол аль нэг санхүүжилтийн байгууллага, олон улсын байгууллага нь за магадгүй эдний цэвэрлэх байгууламжийг бариад өгч болох юм байна. Хамтран ажиллаж хог бос сурвалжах үйлдвэрийг барьж өгч болох юм байна. Эсвэл агарын бохирдоор бид нар ийм одоо ажил хийж болох юм байна гэдэгт тэднэр тодорхой болно. Өөрсдөө нээлттэй болох ёстой. Дэлхийн хот болох ёстой. Дэлхийд бид нарыг мэддэг, дэлхийд бид нар зовлон жаргал бүх юма хуваалцдаг ийм байж чадах юм бол Улаанбаатар хотын өмнөх байгаа сорилт харьцангуй энгийн сорилт. Харьцангуй яагаад гэвэл бид бүх тулгарч байгаа сорилтуудаа хэрхэн даван туулах вэ гэдэг шийдлээ бол бид нар мэдж байгаа. Тэгэхэд бусад зарим нэг улс оронтой харьцуулах юм бол яаж гарахаач мэдхээргүй хүндрэлтэй сорилтын дунд учирж байна шүү дээ. Тэгвэл харьцангуй бид залуу хот учраас бид харьцангуй зовлон багтай байна. Тэгвэл бид жижигхэн бэрхшээлийг даван туулах шийдлээ болсон байгаа учраас бидэнд зөвхөн найз нөхөд л хэрэгтэй. За Монгол улсын нийслэл ногоо хот болон хөгжихөд нэгд бодлого, чиглэлээ зөв гаргаж хамтран ажиллах түншээ олох, хоёрт хотын иргэдийн ногоо амьдралын хэв маяг, хандлага өөрчлөгдөх нь хөгжлийг алслан харахад хамгийн том хөшүүрэг болно гэж үзэж байна. Онгор сар эхний 8 сард төсвийн тэнцэл 700 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан. Тиймээс энэ оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий гэж зарим эдийн засагчид хэлж байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ оны эхний 8 сард 3 их 80,576 тэрбум, зарлага эргэж төлөгдөх зээлийн нийт хэмжээ 4 их 80,345 тэрбум төгрөг болж 769 тэрбумын алдагдал хүлээсэн төсөвтөө сууж байна. Төсвийн орлого өмнөх сараас 13.7%, зарлага 6.7%-аар буурсан. Гэхдээ төсөвт тодтгол хийхгүй бол энэ жилийн олох орлого зарлагын зөрүү их холд авч мэдхээр байна. Улсын дэд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болж 28 дугаар тогтоол гарган үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан байна. Энэ тогтоолд эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96-гийн 1, 148 дугаар зүйлийн 148-ийн 3, 181 дугаар зүйлийн 181-ийн 2, 181-ийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй ял шийтгүүлс нэр бүхий ялтан нарын хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх өршөөл үзүүлэх тухай хууль. Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 14-ийн 1 дэх заалттай нийцээгүй байна гэж. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төдөлзүүлж үндсэн хууль зөрчсөн хэсэг талаар дүгнэлт гаргуулахаар үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан байна. Ерөнхий сайдаас Алтан хуйгийн ахлах зөвлөх ганц өх нарын зарим хүмүүстэй холбогдох шүүх хурал 4 хоног үргэлжилж ирэх даваа гарагт дахин үргэлжлэхээр боллоо. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалан ургуулan ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан түүнийг шүүж байгаа. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Шингэлтэй дөрвөн шүүхэд үргэлжилнэ. Засгийн газрын шийдвэрээр 3 дугаар сарын 28-нд Монгол орон даяар цагийн зүг 1 цагаар урагшлуулж, зуны цагийн тоололд шилжсэн. Тэгвэл энэ сарын зуны цагийн хуваар 25-наас 26-нд шилжих шөнийн тэг цаг хүртэл үргэлжилж, улмаар өвлийн цагийн хуваарт шилжинэ. Тиймээс 9 дугаар сарын 25-ны шөнийн 24 цаг болмогц цагаа 1 цагаар хойшлуулж 23 болгохыг албаны хүмүүс санууллаа. Манай хөтөлбөртэй хамтдаа баярлалаа. Ном уншдаг болоод ном зохиол бичдэг хүн бүхний баярын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 9 дугаар сарын 3 дахь 7 хоногийн Бямбагарыг номын баярын өдөр болгосон. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар орон даяар тэмдэглэж байгаа номын баяр энэ жил хүрээгэн илүү тэсэн нь харагдаж байлаа. За уншсан ном зохиолынхаа дүрийг бүтээж номын баярт өөрийн жүжигчилсэн тоглолтоо бэлтгэсэн хүүхдүүд бусдаасаа олон ном уншиж тэргүүний шилдэг уншигч сурагчаар шалгарч нацаг даржин тэмдэгтэн болж байгаа сурагчид зохиосон номыг нь сонгож уншсан уншигчтайгаа уулзаж байгаа зохиолч уран бүтээлчидгээд Чингисийн талбай цугласан хүн бүхний баяр өнөөдөр тохиож байна. За ном бол түүхийн ой санамж мэдлэгийн их сан хөмрөг гэгддэг. Хүн төрлөختөнд юу тус болсон? Грекийн тэр их соёлыг Илиад Одиссей гэдэг тэр сайхан зохиол туйлсан зохиол. Ийм байлаа шүү. Тэгэхээр номод ойртохгүй байх аргагүй. Ном уншихгүй байхын аргагүй. Тийм учраас ном бол
би нэг хэлсэндээ би 9 эрдний оронгод найраг их оронгод найраг л бичсэн 10 дахь эрдэнэ ном гэж хэлсэндээ 10 дахь эрдэнэ мөн шүү. Ер нь бол өдөрт 2-оос 3 цагийг ном уншихад зарцуулдаг. Тэгээд гадаадын уран зохиол, тэгээд ер нь бол сонгодог уран зохиолыг уншдаг. Одоо яг чиний уншиж байгаа ном нь юу яг өнөөдөр юм бэ? Би Ногоон хөдөлсөн уншиж байгаа. Тэгээд Монголын түүх үзэж байгаа болохоор түүхтэйгээ холбогдуулаад ном уншиж байгаа. Бидний мэддэг номоос огт өөр номыг бүтээдэг хүмүүс ч номын баярт оролцож байна. Тухайлбал цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан усан номын зохиогчид. Насан туршидчдын нүдээр бол лонхтой ус төдийхөнж дөнгөж уншиж тоолж сурж байгаа жаалуудад бол өнгө ялгах, тоо тоолох, барих мэдрэмжийг хөгжүүлэх шидтэй ном юм а гэдгийг багш нар тайлбарлалаа. 2 жилд энэ жилийн нийлээд баг 3 дахь жил рүүгээ орж байна. Тэр хэмжээнд хийсэн дандаа гараар хийсэн номнууд байгаа. Гараар хийсэн номоо чулуугаар, усаар, модоор төрөл бүрийн материалаар хийсэн. Яагаад ингэж хийсэн бэ гэвэл цэцэрлэгийн хүүхдүүд зүгээр номыг бол хуудсыг эргүүлээ зургийг үздэг тийм ээ. Тэрнээс хитэрж ойлгохгүй шүү дээ. Уншиж чадахгүй юм чинь. Тийм болохоор өөрийнх нь өөрсдөө хүүхдүүд барьж үзэх, тэмтэрч үзэх, мэдрэх, харах, сонсох бүх л одоо мэдрэх үгийг хөгжүүлэх зорилготойгоор бид нар янз бүрийн материалаар ном хийсэн. За номын баярын энэ өдөр Чингисийн талбайд уншигч зохиолчдын уулзалт, жүжигчилсэн тоглолт, уран уншлагын уралдаан, номын хандивын аян өрнсөн юм. За мөн хямдралтай номын бас зохиогчийн гарын үсгтээ худалдаа уншигчийн судалгааг авсан байна. Тэр номон зориулсан нэг өдөр бий болчоор хүүхдүүд бас яг тэр өдөртөө зориулаад номтой нөхөрлөх ямар нэгэн алхмыг өөрснөө санаачлагаараа бодож олдог нэг юм гайхамшигтай зүйл байна. Нэггээр хэлбэл дарга ч юм уу хин нэгэн сайд ч юм уу хин нэгэн төлөвлөхгүйгээр хүүхдүүд өөрснөө номын баяраа яаж тэмдэглэх вэ гэдгээ хоорондоо ярьж гаргасан шин санаачлагууд бол аймаг Улаанбаатар сургууль, аль сургууль гэлтгүүгээр өрнөж байгаа нь бол би их том давуу талаа гэж бодож байгаа. Энэ номын баяр одоо тэр биеийн тайван спортын асуудал, оюутан зэрэг эх оронч хүмүүжил, монгол хэл тойлгээд энэ бүгд нийлээд энэ олон горхууд нийлээд том гол мөрөн болно. Энэ бол нийлээд Монгол улсыг авч явах эрүүл сарвал эрдэм номтой хүмүүс бий болох юм. Эх оронч үзэлтэй хүмүүс бий болох юм. Тэгэхээр энэ бол ингээд их мөрний нэг салаа урсгал гэж ойлгох хэрэгтэй. Уран зөгнөлт, түүх, шинжлэх ухааны ном тохиомлууд хүүхдүүдэд зориулсан ярьдаг, сонсдог гэд бүхий л төрлийн номуудыг номын баярын үзэсгэлэнт дэлгэсэн байлаа. Арим дөргийн үзэгчтэй бид дөнгөж сая үзүүлсэн сурвалжлагыг үргэлжлүүлэн та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр студид зочноо урьсан. Өнөөдөр номын баяр за энэ өдөртэй холбогдуулан Чингисийн талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тэгэхээр яг энэ жилийн хувьд бол 18 дахь удаага за 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа номын баярыг одоо номын баярын үйл ажиллагааг одоо номын соёл ертөнц төрийн бас байгууллагаас бас тасралтгүй жил бүр зохион байгуулсаар ирсэн. За номын соёл ертөнц төрийн бас байгууллагын тэргүүн Совд студид зочноор урагдаад байгаамаа танд орой минь төргий. За орой минь. Тэгэхээр ер нь энэ анх удаага зохион байгуулж исэн үеийг бодвол маш өргөн хүрээнд болдог болжээ. Тэгэхээр хамгийн анх хизээ зохион байгуулж исэн бол энэ хугацаанд бас ямар замналыг туулж ирв товчхон мэдээлэл өгөхгүй. Тэгэхээр ер нь анх зохион байгуулж байхад их үедээ жоохон амжилт муутай явж. Тухайд номыг нэг дор бөгнөрүүлж зарна худалдаална уншигчдыг зохиолчтой уулзуулна гэдгийг бол хүлээн авахгүй байж нэг юм. Харин одоо бол энэ арга хэмжээгээр хүсэн хүлээдэг болсон байна. Тэгэхээр ер нь ийм чиглэлийн одоо номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл явц бол маш амжилттайгаар бид нэр сүүлийн 10 жилийг зарцуулсан байна гэж үзэж байгаа. Миний мэдхээр Улаанбаатар банк за Монголын залуучуудын холбооны байр шинжлэх ухааны технологийн мэдээллийн парк дээр бас нэлээд олон жил зохион байгуулж ирсэн. Чингисийн талбайд бас бүр өргөн үрээтэй болж байна тийм ээ. Олон газруудад зохион байгуулж ирсэн. Чингисийн талбайд болсноос хойш бас хүрээ нарай өргөн боллоо. Бас ерөнхийлөгчийн зарлаг гарсан гэдэг. Ер нь одоо энэ номын баярын арга хэмжээг хүрээг нь тэлэх чиглэл бас ямар ажлуудыг хийв. Тэгэхээр 2012 онд Монгол ерөнхийлөгч 158 дугаар зорилгыг гаргаснаар энэ арга хэмжээг нэлээд царайг нь өргөсөж өгсөн. Орон нутгаас ер нь номын баярт оролцогчдын тоогч өсгөж өгсөн. Мөн зохион байгуулалтаар хөдөө орон нутгийнхаа маань ирдэг боллоо. Номын баяртай тодорхой хэмжээний өөрсдөө хийсэн бүтээснээ танилцуулахаар, тайлгнахаар ирдэг болсон. Энэ баярыг одоо маш улсын орны даяар болгоход бол Монгол ерөнхийлөгчийн 158 дугаар зорилго бол яхаарахгүй үн хүндтэй тийм үүрэг гүйцэтгэсэн юм байгаа. За мөн мэдээч хэрэг ерөнхийлөгчийн зорилго гарсантай холбоотойгоор соёлын яам, боловсролын яамд тодорхой хэмжээний номтой холбоотой ажлуудыг тасралтгүй хийж ирлээ. Яг сүүлийн 4 жилийн хугацаанд бол номын салбарт бол
номтой холбоотой үйл ажиллагаа бол маш их боллоо. Манай байгууллага ч гэсэн өөртөө энэ үйл ажиллагааг санаачилсны хувьд тэднээсээ дутхгүй баггүй ажлуудыг бас хийж ирлээ. Энэ номын баяр дээр ч гэсэн бид тодорхой өөртөө хийж байгаа ажлыг ч гэсэн харуулахыг хүслээ. Энэ бол бидний зүгээс гаргадаг ном бол гэдэг сэтгүүлийн 8 дахь дугаараа яг ийм уншигчдад зориулсан сэтгүүл болгон гаргаж эхэллээ. За мөн уншигчдад зориулсан сэтгэл ханамжийн судалгаа, за мөн ер нь номын чиг хандлагын тухай судалгаануудыг хийж энэ өдөр уншигчдад дэлгэглээ. За хамгийн ойрхон жишээ гэх юм бол бид номон туртай гэсэн үндэсний арга хэмжээний маань баярын тухай мэдээллийг хичнээн хүн интернет ертөнцөөс сонирхож байна уу гэдэг судалгаа хийж үзэхэд сая 700 гаруй мянган хүн сонирхсан байна. Энэ нь бол Монгол улсын бараг тэн хагас илүү хүн ам учраас монголчууд яхаарахгүй бид бүгдээрээ номон туртай ард түмэн юм а гэдэг бол үүгээрээ бас батлахыг зорьсон байгаа. Цахим мэдээлэлээр судалгаа явуулсан гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо цахим мэдээлэл маш их хошуурах цаг болсон. Ялангуяа хүүхэд залуучууд бол ном уншихаас илүү цахим ертөнцөөр аялах их сонирхолтой болсон. Тэгэхээр яг энэ номын баярыг зохион байгуулдаг болсноос хойш ялангуяа хүүхэд залуучууд одоо номыг өөрсдөө уншиж авч сонирхох, яг бариад унших сонирхол нь илүү нэмэгдсэн болов гэж одоо бас сэтгүүлчийн зүгээс харж байна л да. Ер нь яг энэ чиглэлийн судалгаа бас хийгдсэн болов тандалт ямар байдаг вэ? Тэгэхээр энэ дээр бас нэлээд задлж үзлээ. За тухайлх юм бол ер нь ном уншиж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь эрэгтэй, хэдэн хувь нь эмэгтэй ингэж үзэхэд 38% нь эрэгтэй бид юм байна. За тэгээд үлдсэн 62% нь эмэгтэйчүүд их уншиж байна. За насны хувьд авч үзэхэд 24-өөс 56 насныхан маань ном их сайн уншиж байна. Дээд боловсралтай байна. 80% нь ийм одоо судалгааг бид нэр гаргаж үзлээ. Ер нь номын баярыг хүлээх хүмүүс их болсон. Түүнээс гадна бас оролцох сонирхолтой хүмүүс ч нэмэгдэж байгаа шиг байна. За яг хуу олон жил ном бичиж байгаа бас номыг нь хүлээж байгаа хүмүүс бол байнга тогтмол оролцоод явчихна. Шинээр оролцох сонирхолтой хүмүүс. За тэгээд ер нь эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа номоо худалдаалах сонирхолтой олон нийтэд хүргэх хүсэлтэй хүмүүс маш их олон байх шиг байна. Тэгэхээр энэ тал дээр ер нь бас цар хүрээгээ нэмэх тал дээр яаж ажиллаж байна? Яг эргээд нөгөө номын баяраасаа олох орлогоо буцаагаад одоо номоо хэвлүүлэхтэй тийм боломж нөхцөл нь бүрдэж чадах уу? За мэдээж хэрэг нь бол маш сайн бүрдэж байгаа. Тийм учраас жилээс жил номд одоо номын баярт оролцогчдын тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жил бид 35 одоо том асар засч байлаа. Энэ удаа бол 50-60 тасар засчлаа. Дотроо олон хүмүүс сууж байна. Болдгсон бол Чингисийн талбайг дүүргээд засахад бол бэлэн маш олон хүн оролцох сонирхолтой байна. За эрхчлээс бас олон улсын болгох сонирхолтой байгаа гэсэн. Тийм эрхчлээс олон улсын болгох зорилгоор бид нэр одоо бүгд фэр цэг юм гэсэн одоо сайтаар хийх гэж байна. Тэгэхээр энэ сайтаараа номын баярт холбоотой бүхэл мэдээллүүдийг түгэн. За энэ удаа бид манай номын баярт Happy Science гэдэг Японы хэвлэлийн компанийн ирж оролцож байна. Яг Японоос зорж ирээд өчигдөрхөн Монгол заа өнөөдөр ингэ номын баярт оролцож байгаа. Ийм төр зэрэг гэдэг тахиа өгöd байна. За баярлалаа. Ингээ номын баяр үзэглэн бас олон улсын болж эрхчлээс үзэгчдтэй хүрэх болно гэсэн одоо мэдээллээр та бүхэнд зочны цагаа өндөрлүүлж байна. Өргөжлүүлэн цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзнэ. Банк санхүүтэй холбоотой мэдээллээр хөтөлбөрөө өргөжлүүлье. 2.7 сая харилцагчтай Төрийн банк 540 салбар нэгжээрээ намжуулан харилцагч таныг сонсон яйныг эхлүүлсэн байна. Харилцагч таныг сонсон яйны хүрээнд Төрийн банктай хамтран ажилладаг байгууллагууд илүү нээлттэй хамтран ажиллах боломжтой юм байна. Төлбөрийн бэлэн бус тооцоог дэмжин мөн картын системийн эрсдлээс хамгаалах зорилгоор картаар үйлчлүүлэгч байгууллагуудаа пин кодтой олгож эхэлжээ. Төлбөрийн картын системийг илүү уян хатан болгох үүднээс ухаалаг утсанд ашигладаг мобайл постыг зах зээл чинээр нэвтрүүлсэн байна. Жишээлбэл шатхуун түгээх станц дээр ихэд бол очиод харилцагч одоо шатхуун авчгаад карта өгөхөөр цааш нэг байшин л оруулж иж уншуулдаг штэ. Тэгвэл бид нэр мобайл постыг нэвтрүүлснээр бол тухайн харилцагчтай нүүр тул зогсож байгаа шууд гар утсан дээр уншуулад ингээд төлбөрөө хийгээд явах юм боломжтой. Энэ нь бол харилцагчийн хувьд ч гэсэн цаг хугацааг нь хэмнэлсэн, эрсдлээс хамгаалсан. Тухайн байгууллагын хувьд ч гэсэн бас төлбөр тооцоо нь маш хурдан хугацаанд, богино хугацаанд гүйцэтгэх юм боломж бол гарч ирж байгаа. Өнөөдөр Төрийн банк 2000 гаруй картаар үйлчлүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм а. Төлбөр шилжүүлэлт буюу одоо тооцоолол буюу картаар үйлчлэгч байгууллага гэж байгаа шүү дээ, тийм. Ямар нэгэн картаар манай пост терминалын ашиглахдаа картаар ямар нэгэн асуудал үүсгдэггүй, үүссэн асуудал болгоныг дор бүрэн шийдвэрлэж өгдөг, харилцагчтайгаа илүү ойрхон ажиллаж чаддаг тийм хамтын ажиллагаатай байгууллага учраас манай тал ч гэсэн аль талдаа илүү хамтын ажиллагаа маш нааштай сайн байдаг гэсэн. Төрийн банк харилцагч таныг сонсон яйныг өдөр бүр аль нэг салбар дээр хэрэгжүүлж байгаа юм байна. Тэд өнгөрсөн 7 хоногт Өвөрхангай, Баян хонгор, Говьалтай, Завхан аймагуудад ажиллажээ. Хөрс бохирдуулдаггүй, эвгүй үнэртдэггүй байгаль дээлтэй жорлон барих цагаар боловсруулснаа оюутнууд харилцууллаа.
Богино хугацаанд бага зардлаар өөрсдийн өмнө тулгамдж байгаа асуудлаа шийдсэн энэ жишээний дагуу тун удахгүй Монголын үндэсний олон нийтийн радио телевиз дэм дэмэндээ төслийг эхлүүлэх юм а. Тодруулбал оюутнуудын гаргасан санаачлагыг тэдний оролцоотойгоор бодит ажил болгосон шиг үзэг сонсогчдийнхоо санаа бодлыг сонсох, улмаар тэдний оролцоотойгоор өдөр тутам тулгамддаг хүндрэлтэй асуудлуудаа шийдэл олох зорилготой юм а. Элдэг муухай үнэргүй цэвэрхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шаттай өтгөн шингэнийг ялгаж улмаар бордоо болгодог эко жорлонгийн загварыг оюутнууд танилцууллаа. Тэд зуны амралтаараа өөрсдийн боловсруулсан энэ загваруудаараа жорлон барьж орон нутагтаа хүлээлгэж өгчээ. Одоо өтгөний хэсэг тусдаа, шингэний хэсэг тусдаа одоо нөгөө 0 суулт уран таславч хийж өгсөн байгаа. Шингэний хэсэг нь урагшаа ороод өтгөний хэсэг нь хойно үлдэхээр тэгээ өтгөнийг тэндээс гаргаж аваад нэг газар хадгалаад жилийн дараа нөгөөтгөө маань хөрс одоо бордоо олж гарч ирнэ. Өтгөн биш бордоо олно. Тийм бордоо шууд нөгөө зөвлөгжүүл цэцэрлэгчүүлтэй ашиглах боломжтой байна. Одоо эко жорлонд одоо орсныхаа дараа болохоор дэрэгдэн одоо тусгай одоо зориултын одоо элс юм уу эсвэл одоо модны үртэс үнс гэх одоо зэрэг зүйлүүдийг одоо тавиад өгч чинь. Тэрийг болохоор хэрэгэл дуусныхаа дараа нэг атгыг юм уу эсвэл одоо шангаар нэгийг хийгээд тэгээд яачин гэсэн үг. Одоо чигийн дараа тэгээд үнэрийн дараа тэгээд холилдоод ерөнхийдөө бордоо болно гэсэн үг байгаа. Жорлонгийн өтгөн шингэн холилдсноос нэм бактери үүсч хөрс бохирдох, өвчин үсэх голомт бүрддэг. Тиймээс оюутнуудын санааг хэрэгжүүлж өтгөн шингэнээр нь ялгадаг энэ техник шийдлийг айл өрхүүд албан байгууллагууд бодит ажил болгол хөрсний бохирдлыг тэр дорн зогсоож чадна. За харин дараа жилээс нь тариа ногоонд ашиглах бордоог гаргаж авах боломж бүрдэх юм байна. Хөрсөнд үлддэггүй учраас тэгээд тэрийг суллаж аваад эко бордоо, компост бордоо гаргах чиглэлээр ажиллах тийм боломжтой учраас энэ бол эргээд ямар ч байсан тийм хөрсөндөө бохирдол үүсэхгүй байгаль орчинд ээлтэй. Харин Монгол орны нөхцөл байдлын хувьд бол ямар онцлог нөхцлүүд байдгүй гэхээр хөлдөлтийг одоо яаж даван туулах гарах ёстой вэ, тийм ээ. Тэгээд дараа нь эргээд энэ судлах үйлчлэгийг ариун цэврийн нөхцөл шаардлагатанд тааруулж яаж хийх ёстой вэ? Үүний дараа компост бордог өвлийн хөт нөхцөл буюу Монгол орны нөхцөл яаж бордоо болгох ёстой вэ гэдэг тэр төрлийн юмыг бол дараагийнхын талаас нь оюутнууд нэлээд анхаарч бас хөгжүүлэх шаардлагатай. Энэ загварыг одоо судлахаар нийслэлийн засаг даргын таман газраас хүмүүс ирсэн байгаа. За гэр хорооллыг одоо хөгжүүлэх хөтөлбөрүүдээс бол хүмүүс ирсэн байгаа. За мөн одоо энэ одоо жорлонгийн энэ загварыг гэр хорооллын айлууд мөн энэ аялал жуулчлалын газрууд ер нь хөрсөө бохирдуулахгүй бай гэж бодож байгаа. Суултууртаа тогтоо тухтаа одоо жорлонд бийдсэй гэж бодож байгаа. Бүх хүнд одоо энэ мэдээллийг нээлттэй болгох зорилгоор өнөөдрийн төслийн танилцуулгыг бол нээлттэй хийж байгаа. Байгаль дэвтэж орлонгийн 5 загварыг оюутнууд гаргаж 5 аймагт барьж туршиж байгаа юм байна. За яг ийм хэлбэрээр хэн нэгний хүлээлгүйгээр асуудлаа нийлээд ярьдаг, шийдэл олдог болохоор Монголын үндэсний радио телевизээс дэм дэмэндээ төслийг эхлүүлэх юм а. За төслийн хүрээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжээс эхлээд усны ариутгал, халдваргүйжүүлэлтийн олон сэдвийг хөндөг юм а. Монголын үндэсний олон нийтийн радио үүсч байгуулагдсны 81 жилийн ой, телевизийн өргөн нэвтрүүлэг цацагдж эхэлсний 48 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн арга хэмжээний нэг нь радио телевизийн уран бүтээлчдийн дундах гар бөмбөгийн тэмцээн байлаа. Тэмцээн өнөөдөр хангул дүүргийн спорт зохицолборт боллоо. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз байгуулагдсны ойг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээн өчигдөр ширээний теннисээр эхэлсэн. Өнөөдөр гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжиллээ. Янз бүрийн насных маш идэвхтэй оролцдог, маш өрсөлдөөнтэй болдог. Ер нь одоо их спортын үйл хэргийг бол хэвлэл мэдээллийн байгууллага, ялангуяа телевизийн байгууллага бол одоо баян сурталчилж энийг өөрсдөө манлайлж ингэж байх хэрэгтэй. Ийм учраас бол манай тэмцээн бол одоо бид орох дуртай хамт олноороо нэг өдрийг одоо ингээд спортын халуун уур амьсгалд өнгөрөөдөг. Маш сонирхолтой тэгээд өрсөлдөөнтэй болдог. Ялангуяа манай залуучуудын сүүлийн үед энэ волейболын спортоор бас их хэмжин сонирхож байгаа нь бол харагдаж байна. Багуудын сайхан жигдэх юм байна. Спортоор хичээллэхийн ач холбогдлыг сурталчлах зорилгоор Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс 2000 оноос эхлэн телевизүүдийн дунд спортын тэмцээнийг зохион явуулж эхэлсэн юм а. Энэ жил Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчдийн дунд гар бөмбөг ширээний теннисийн тэмцээнийг хаанл дүүргийн спортын хороотой хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд эрэгтэй 10 баг, эмэгтэй 8 баг оролцож байна. Багуудын хувьд өрсөлдөөн маш тэнцвэрхэн ур чадварын түвшин эзлэх юм болохоор өрсөлдөөн их өндөр явагдсан. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бүтцийн шин зохион байгуулалтанд орж хамт олонны дунд спортын шин багууд бүрдсэн нь энэ жилийн тэмцээний онцлог байлаа.
Дөнгөж сая гар бөмбөгийн эмэгтэй багийн алтан медалийн төлөөх тэмцээн болж Монголын үндэсний олон нийтийн телевизийн 2 дугаар совгийн баг тэргүүллээ. Яг одоо эрэгтэйчүүдийн багийн алтан медалийн төлөөх тэмцээн үргэлжилж байна. Нийслэлд бүтээн байгуулалтын зарим ажлууд өрнөж байна. Тухайлбал Баян зүрх дүүрэг 50 жилийнхэн ой хүрээнд өнөөдөр дарих цогцлборын нээлтийг хийсэн байна. Нийслэлийн Баян зүрх дүүргийн 27 дугаар хорооны сургалтаа уул хэмээн нэрлдэг энэ толгодыг дарих цогцлбор болгон хөгжүүлжээ. Цогцлборын ажил энэ оны 4-р сараас эхэлсэн ч богино хугацаанд бүтээн байгуулалтын ажлын 70%-ийг амжуулжээ. Үлдсэн 30% нь цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, дугуйн зам, гүйлтийн зам зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөж байгаа юм байна. Одоо бол үндэсний цэцэрлэгт хүрээлэн Сүхбаатарын талбай гэдэг байдаг бол дахиад нэг ийм түүхэн дурсгалт газар гэх юм уу иргэд маань ирэхэд тийм болцоотой. Эндээс бол Улаанбаатар хот маш сайхан харагддаг. Баян зүрх хайрхан, Цэцэг гүн хайрхан, одоо Чингэлтэй, Сонгон хайрханы бүхэл өндөрлгүүд маань эндээс харагдж байгаа. Дөрвөн уулын орой маань харагддаг. За оройн цагаар бол энэ одоо хот маань бол маш их үзэгсэлтэй харагддаг. Ийм онцлогтой. Хажууханд нь хогийн цэг байсан энэ толгодын эргэн тойрныг цэвэрлэж зайсан толгоогоос дутгааргүй томоохон цогцлбор болгон өргөжүүлжээ. Надад их сайхан санагдаж байна. Урдан дарихи цуврагд тэгээд энэ хог мохтой тийм зүгээр л тийм уул дарих гэсэн нэртэй уул байсан. Ийм гоё сайхан Улаанбаатарчууд чөлөө сахаа ая тухтай өнгөрөх тийм ийм гоё сувраг мовраг ийм гоё бүтээн байгуулалт хийж өгсөнд баярлж байна. Энэ дээр одоо ууч яадаг гэсэн хогийн цэг байсан хог түүдэг усууд байдаг. Усууд айхууд гэсэн одоо өнөөдөр сайхан 27, 21, 2 дугаар оны маань иргэд энэ дээр сайхан цэцэг сар өнгөрөх болсон өнгөрөх юм сайхан цэцэг хүрээлэнд байгуулж байгаад бас баяртай байна. Өнөөдөр энэ сайхан өдөр бэлэгсэн өдөр бүтээн байгуулалт манай энэ хороонд үнэхээр сайхан сүүнийхэн дээжээ өргөж тэнгэр хангаатаа залбирал явж байна. Дарих цогцлборын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөө ёсоор 2018 онд дуусгамна. Энэ хүрээнд эргэн тойрны 20 га газар цэцэрлэгжүүлэлт хийгдэх юм байна. Тасалгааны нөхцөлд тарж ургуулдаг ховор нандин цэцгсэн шимтгэлээ ба цэцгэс нэртэй үцэглэн улсын ерөнхий прокурорын дэргэдэх сургалт судалгааны төвд нэглээ. Үцэглэнд 10 гаруй цэцгчид өөрсдийн тарж ургуулсан цэцгсэн тавьсан байлаа. Эдгээр цэцэг тарж ургуулах хүсэлтэй бүсгүйчүүд Facebook захин хуудсанд шимтгэлээ ба бусад цэцгэс нэртэй группийг үүсгэн мэдлэг туршлагаа хуваалцаж эхэлжээ. Өнөөдөр 1800 гаруй гишүүнтэй болсон энэ группийн санаачлагчид үзэгсэлд хамгийн ховор нандин гэсэн 100 гаруй сортын цэцгсийг тавьсан гэдгийг онцолж байлаа. Цэцэг тарихад арчилгаа их шаарддаг. Тиймээс эдгээр цэцэгчид зөвхөн үзэгсэлэн гаргаа зогсохгүй сургалтуудыг зохион байгуулж байгаа юм байна. Хүмүүс цэцгийн сорол төрөл ангиллыг танилцуулна. За дээрэс нь одоо энэ цэцгэн дээр залгалт хийж гэдэг гаргуудыг заан. Тэгээ 2 өдөр үзсэн маань болно. 2 өдөр хоёулаа өөр арга хэмжээтэй байгаа. За жишээлх юм бол та нар энэ цэцгийг харах юм бол хоёулаа нэг модноос ингээд 4 өөр өнгийн цэцэг гарсан байгаа. Гэх мэтийн одоо цэцэгчид маш сонирхолтой зүйлүүдийг өгүүлэх болсон тийм. Цэцгийн арчилгааны хувьд болохоор гол нь 4 юм байдаг. Гэрэл, усалгаа, тэгээд тижэл бордоо, дулаан гэдэг. Тэр дөрвийг л зохицуулаад тааруулах юм бол ямар ч цэцэг, ямар ч нөхцөл гоё ургаад байна. Шимтгэлэн цэцэг сонирхогчдын хамгийн ихээр ургуулдаг цэцэг юм а. Одоогоор Эрдэмтэд 280 гаруй төрлийн шимтгэлийг нээж олоод байгаа юм байна. Дийлэнх нь цагаан ягаан, улаан улбар шар, хөх ягаан өнгөтэй ургадаг байна. Дорнод аймгаас манай сурвалжлагч Отхон Бавуу мэдээ ирүүллээ. Чойвлсан хотод даатгуулагчийг үйлдвэрлэлийн осол мэрэгжилээс шалтгааллах өвчнөөс өрчлөн сэргийлэх, ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх нь зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэрэгжилээс шалтгаалсан өвчний тэтгэврт итгэмж төлбөрийн болоо даатгалын тогтолцооны хөгжлийн талаарх мэдээлэл өгөх бүсчилсэн сургалт болж байна. Сургалтанд нийгмийн даатгалын салбарын мэрэгжилтнүүд болон зүүн бүсийн аймагуудын ажил олгогчдын төлөөллүүд оролцлоо. Ахын болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдах, занаас сургалтын тоглол үлэмж хэмжээгээр өссөөр байгаа. За энэ одоо нийгмийн даатгалын байгууллага үйлдвэрлэлийн ослын мэрэгжлийн өвчний даатгалын тогтолцоог эрхлэн явуулдаг энэ байгууллагууд бол энэ үйл ажиллагааны менежментийг сайжруулъя. Мэдээж анхаарал татсан асуудлуудын нэг болж байгаа. За энэ ч утгаараа одоо энэ арга хэмжээг усын хэмжээнд зохион байгуулах анхныхын 8 дээр одоо сонгогдоод ингээд арга хэмжээ зохион байгуулж байна. Үйлдвэрлэлийн ос мэргэжил шалтгааллах даатгалын одоо шимтгэлийг бол 3 хувиар төлдөг ийм эрсдэл өндөртэй байгууллагууд байгаа. Тийм учраас эдгээр байгууллагууд тэр
тодорхой хэмжээгээр эрсдэл үүсэхгүй байх, ослын хэмжээ гарахгүй байх талаас нь анхаарсан чиглэлүүд бол өгч байгаа. Хэн ямар ажил хариуцах вэ? Яаж зохион байгуулах вэ? Хэн хяналт тавих вэ? Хэн ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдгийг бол тодорхой заасан битгий. Ажилтнаасаа захирлаа хүртэл. Хэдийгээр орон нутагта үйлдвэрлэлийн осол гэмтэл харьцангуй бага гардаг ч гэсэн орон нутагта үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хуулийн мэдлэг шаардлагатай байна. Мөн иргэдийн хувьд ч эрүүл мэндэ эрх ашиган хэрхэн хамгаалахад эрх зүйн туслалцаа чухлаа гэж зохион байгуулагчид нь хэлж байгаа юм а. Олон улсын үйл амьдралын мэдээ хүлээн авцгаана уу? Грекэд маргааш парламентын ээлжид ус сонгуулийн санал хураалт болох гэж байна. Сонгуулийн хуулийн дагуу өнөөдөр тус улсад намууд нэр дэвшигчдийн сурталчилгааг дамжуулж, олон нийтийн санд асуулгын дүнг нийтлэхийг хориглон иргэдэд чөлөөтэй сонголт хийх боломжийг олгож байна. Улс төр эдийн засгийн хүндхэн нөхцөлд Грекийн иргэд энэ он гарснаас хойш 3 дахь удаагийнхаа сонголтыг инхүү хийх гэж байгаа юм а. За энэ удаагийн сонгуулийг эрх баригч хэд зүүнний эвсэлдэх хагарлаас болж зарлахад хүрсэн. За тодорхойлбол парламент дахь эрх баригч эвслийн 40 гишүүн ерөнхий сайд Алексис Ципрасын бодлогыг эсэргүүцсэн зээлдүүлэгчидтэй байгуулсан 86 тэрбум еврогийн тусламжийн 3 дахь хөтөлбөрийг нь батлахыг дэмжихээс татгалзсантай холбоотой юм а. Тиймээс энэ удаад эрх баригч эвслийг бүрдүүлэгч Сириза намын тэргүүн Ципрасыг ихээхэн эрсдэл хүлээж байна хэмээн ажиглагчид тэмдэглэж байгаа юм. За тэрээр 7 сарын өмнө болсон сонгуульд чухамхүү эдийн засгийн хатуу бодлогыг эцэс болгох амлалтынхаа хүчээр ялалт байгуулж сайд нарын танхимыг тэргүүлэх болсон. За гэвч засгийн эрхийг авсны дараа бодит байдал огт өөрийг мэдэрсэн. Олон улсын зээлдүүлэгчдэд өөрсдөө нөхцөл шаардлага тавина хэмээн ихэргэж байсан Сириза намын тэргүүн ерөнхий сайд болсныхаа дараа баггүй хөрөнгөө гадаг шалдаж банкудаач хүртэл хаа харга хэмжээ авч байж зээлдүүлэгчдэд буулд хийхээс өөр аргагүйгээ хүлээн зөвшөөрч байсан юм. Харин сонгогчид амлалтаа биелүүлэхийг шаардаж эдийн засгийн шинэ арга хэмжээ бүхий гэрээг нь хүлээн авахгүйгээ бүх нийтийн санал хураалтаараа илэрхийлсэн. Улмаар олон улсын зээлдүүлэгчидтэй байгуулсан эдийн засгийн хатуу арга хэмжээ авах 3 дахь гэрээ нь намын дотоодод хагарал үүсгэсэн төдийгүй 40 депутатын 25 нь өөр намд нэгдсэн. За энэхүү парламент дахь олонхын байр суурь алдсан ерөнхий сайд Ципраст дахин сонгуул зарлахаас өөр сонголт үлдээгүй юм а. Олон нийтийн дунд явуулж байгаа санал асуулгын дүнгууд намуудаас хүчтэй ялагчийг ялган харах боломжийг олохгүй байна. За өөрөөр хэлбэл тэргүүлэгч нам алга байна. Гол өрсөлдөгч Сириза болон шинэ арчлал намынхны рейтинг бараг ижил тэнцүү байгаа нь нэг нам дангаар засгийн газрыг байгуулж чадахгүй баталгаа болж байна. За түүнчлэн урьдчилсан байдлаар намууд хамгийн ихдээ 130 судал авч мэдхээр байгаа учраас эвсэл байгуулахад нэгээс илүү түншлэгч хайхад хүрнэ гэсэн зураглал ажиглагдж байгааг судлаачид тэмдэглэж байна. За эрх баригч эвсэл байгуулах асуудал одоо ч илүү санал авах намуудын хооронд маргаан үүсгэж байгаа юм. За тиймээс зарим ажиглагчид грекчүүд ахаад 5 сарын дараа парламентын сонгуулийн санал хураалтанд оролцох нөхцөл байдал үүсч болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа нуухгүй байна. За маргаашуулах Грекийн парламентын ээлжид бус сонгуулийн дунд Грекийн төдийгүй Европын хөрөнгийн зах зээл нэг их төвшөхгүй байна. За энэ нь сонгуулийн гол өрсөлдөгч намууд олон улсын зээлдүүлэгчидтэй хийж байгаа гэрээг дэмжихээ илэрхийлж байгаатай холбоотой гэж тайлбарлагдаж байна. За Грекийн хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаа өсөлт бууралтгүйгээр за тодорхойлбол ямар ч өөрчлөлтгүйгээр өндөрсөн нь үүнийг баталж байгаа юм. За гэхдээ Грекийн хүчтэй сөрөг хүчин болох шинэ ардчлал нам сонгуульд ялалт байгуулбал хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж хөрөнгийн зах зээлд нааштай өөрчлөлт гарна гэж зарим судлаачид үзэж байна. За Грекийн хувьд нэгэнт тусламжийн хөтөлбөрийн хамгаалтанд орчход байгаа учраас хөрөнгийн зах зээл тайван байна гэж хэлж болно. Харин Грекээс илүү Америк болон дэлхийн эдийн засгийн өсөлт ойрын саруудад ямар байх нь зах зээлд илүү чухал юм. Европын талыг баримтлагч шинэ ардчил намынхын ялалт байгуулж чадвал энэ нь зах зээлд сайн дохио болж очих байх. Гэхдээ хоёр гол намын байр суурь бодлого төлөвлөгөөнд онцгой ялгаа байхгүй байна. За шинжээчид мөн Грекийн шинэ засгийн газар байгуулах яриа хэлцээ сунжирч энэ нь олон улсын зээлдүүлэгчдийн шаардсан шинтгэлийг хэрэгжүүлэхэд хугацаа алдахад хүргэж мэдхийг анхааруулж байна. За мөн түнчлэн сонгуулийн дараа аль болох шуурхай засгийн газраа эмхлэн байгуулах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргэн хөрөнгөний урсгалыг эргүүлэн татахад тусдайг тэмдэглэж байна.
Японы парламентын дээд танхимын нэгдсэн чуулганаар ерөнхий сайд Абегийн засгийн газраас санаачилсан үндэсний аюулгүй байдлын тухай багц хуулийн төслийг батлаад байна. Энэ нь сүүлийн 70 жилийн туршид тус улсын баримталж байсан бодлогод түүхэн өөрчлөлт орж байгаагийн баталгаа гэж хэвлэлүүд цохон тэмдэглэж байна. Сөрөг хүчнийхэн болон олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан энэхүү багц хуулийн төсөл дээд танхимд олон холдог эрх баригч эвслийн гишүүдийн саналаар ийхүү батлагдаад байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа инх таймч ус болохоо үндсэн хуулиараа тунхагласан тус улс шинэ хуулийг баталснаар дайнч орон болно хэмээн эсэргүүцэгчид баталж байсан ч ерөнхий сайд Шинзо Абе хуулийн төслийг батлуулах заашгүй шаардлагыг ийхүү тайлбарласан юм а. Үндэсний аюулгүй байдлын энэхүү багц хууль нь хүн амын инх тайванч амьдралыг хамгаалж дайнаас сэргийлэхэд онцгой чухал юм. Бидний хувьд өрөө хөхөд тооч үеийнхээ инх хамгаалан амьдрах эрх зүйц суурийг нь тогтоож өглөө. Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл бид энэхүү хуулийн ач холбогдол агуулга үр ашгийг илүү ихээр сурчлан таниулж тайлбарлах ёстой гэдгийг батлан харуулж байна. Өнгөрсөн 7 дугаар сард парламентын доод танхимаар батлагдсан хуулийн дагуу нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд багтан хилийн чанд дахь цэргийн ажиллагаанд оролцож байгаа Японы цэргүүдийн үйл ажиллагаанд тавьж байсан зарим нэг хориг хязгаар хүчингүй болж байгаа юм. Тодорхойлбол Японы цэргүүд буу зэвсэг ашиглах хэрэггүй байсан нь өөрчлөгдөж байна. Замун өөрийгөө батлан хамгаалах хүчний цэргүүд Америкийн нэгдсэн улс төдийгүй нөхөрсөг орнуудын цэрэгтэй ажилтад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болж байгаа юм байна. Гэхдээ одоогоор үүнд нь ямар орнууд багтахыг тодорхойлоогүй байгаамаа. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Барак Обамагийн цэгцхэрга Кубын эсрэг авсан хориг арга хэмжээнийхэн заримыг нь цуцалж байгаагаа өчигдөр зарласан байна. Энэ дагуу Америкийн корпорациуд Кубад төлөөлөгчийн газраа нээж санхүүгийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болж байна. Мөн өчигдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Кубын удирдагч Рауль Кастро нар утсаар ярьж хоёр орны хоорондын харилцааг хэвийн болгох үйл явцыг өргөжүүлэх, хамтран эсвэл дангаар хэрэгжүүлж болох алхмуудын талаар хэлэлцсэн байна. За энэ үеэр Рауль Кастро бүслэн хаах бодлогыг бүр мөсөн эцэслэх шаардлагатайг цохон тэмдэглэснийг Кубын засгийн газрын мэдээлэлд мөн дурдсан байна. За 50 гаруй жилийн өмнө тасалтаад байсан Америкийн нэгдсэн улс Кубын дипломат харилцаа энэ зунаас дахин сэргсэн. Гэхдээ Америкийн нэгдсэн улсаас Кубын эсрэг авсан эдийн засаг санхүүгийн хориг арга хэмжээ болон Америкийн зөвлөлтийг тус аралд очиорчход тавьдаг хоригийг цуцлахад Конгрессийн тусгай зөвшөөрөл шаардлагатай байгаамаа. Харин Конгресс дахь хууль тогтоогчдын дийлэнх хувь нь Америк-Кубын харилцааг бүрэн хэвийн болгохыг тэр дундаа тус улсын эсрэг авсан хоргийг бүрэн цуцлахыг эсэргүүцэж байгаа юм. За тэд хоёр орны харилцааг бүрэн сайжруулахын тулд Кубад ардчилсан шинтгэл явуулах ёстой гэсэн нөхцөлийг тавьж байгаамаа. За энэ хооронд Америкийн нэгдсэн улс Оросын батлан хамгаалахын сайд нар болох Эштон Картер, Сергей Шойгу нар сүүлийн 1 жил дан худаага уцаар ирж харилцан санал бодлоо солилцсон тухай Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ. Сайд нар Сирийн байдлыг хэлэлцэж энэ улс дахь зэвсэгт хямралыг зохицуулах, Исламын улс хэд даврагч бүлэглэлийн эсрэг тэмцэх арга замын талаар цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Украиний хямралыг тарьсан асуудлаас болж хоёр улсын харилцаа муудаснаас үүдэн батлан хамгаалахын сайд нар өнгөрсөн 2014 оны 8 дугаар сараас хойш зар инхүү санал солилцоо зогсоогоод байсан юм. За харин Сир дэх Оросын зэвсэг техник нэмэгдэж тэр дундаа Латаки хотод газар агаар ангиллын пуужингууд нь байрлаж байгаа нөхцөлд Вашингтон, Москва хоёрт ярилцах сэдэв их байх нь гарцаагүй. Тиймээс өчигдрийн хол дөнгөж ихний алхам гэж ажиглагчид үгнэж байна. Их Британийн нэгдсэн гант улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоон зарлах шаардлагагүй гэсэн дүн гарсан түүхэн санал хураалтаа Шотландд болсноос хойш яг 1 жилийн хугацаа өнгөрч байна. Үүнтэй холбоотойгоор шотландчууд тэр үед Британийн эрх баригчдын өгч байсан амлалтыг сануулж биелүүлэх шаардлагыг тавьж байна. За жилийн өмнөх Шотландын бүх нийтийн сонгуулийн дүнгээр тусгаар тогтнолыг дэмжихгүй байгаагаа 55.3% нь илэрхийлсэн байсан юм а. Харин тусгаар тогтнолын төлөө 44.7% нь байгаагаа илэрхийлсэн юм. Ийхүү тусгаар тогтнолоо зарлахыг эсэргүүцэгчид олонх болсонд эдийн засаг, санхүү, улс төр, нийгмийн гэд олон хүчин зүйлсүүд нөлөөсөн ч Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон тэргүүтээ эрх баригчдын амлалт гол үүрэг гүйцэтгэсэн тооцогддог юм а. За гэвч Британий эрх баригчид илүү өргөн автономит эрх олгох амлалтаа өнөө хүртэл биелүүлээгүй байгааг Шотландын удирдагчид өнөөдөр сануулж байна. Ерөнхий сайд Дэвид Кэмероны сонорт хүргэх миний өнөөдрийн илгээлт бүх нийтийн санал хураалтын дараа түүнтэй хийсэн уулзалтын үеэр хэлж байсан санал байр суурьтай минь адилхан.
Одоогоор та цаг хожиж байгаач Шотландуудын дуу хоолойг сонсолгүй, саналыг нь үл тоосоор байвал илүү олон хүн Вестминстрийг тэр үед Шотландуудад өгсөн амлалтаа биелүүлэхгүй гэдэг дүгнэлттэй болоход хүрэн шүү. За өөрөөр тайлбарлавал Шотландын тусгаар тогтнолын төлөө дахин бүх нийтийн санал хураалт явуулахыг хүсэгчдийн тоо нэмэгдэн хэмээн тэрээр нэгдсэн фонд улсын ерөнхий сайдад анхааруулсан юм а. 307 жилийн дараах тусгаар тогтнолын төлөөх санал хураалт шотландчуудын заримынх нь хувьд сүүлчийн том боломжид тооцогдож байсан. Тэр дундаа сүүлийн хэдэн жилийн туршид бүх нийтийн санал хураалтыг явуулахыг шахаж шаардаж байсан. Харин тэдний эсрэг Их Британий эрх баригч сөрөг бүх намууд нэгдээд байсан. За гэхдээ тийм гэдэг хариултыг сонгохыг урайлагчдын цуглуулсан саналын тоо чамлахааргүй байсан. Гол нь тэд ялалт байгуулж чадаагүйч Британий илүүдүүдээр Шотландд одоо байгаагаас илүү өргөн эрх мэдэл олгох амлалтыг хийлгэж чадсан юм. За тиймээс ялалтаас нэг их дутхааргүй энэ амжилтаа баталгаажуулахыг шотландчууд инхүү шаардаж байна. Словени эрх баригчид ойрогт орнууд Хойд Африкийн орнуудын дөрвөсгийг дахин хүлээн авахгүй гэсэн Хорватын мэдээллийг эрс буруушаан шүүмжилж байна. Словени гадаад хэргийн сайд Хорватын эрх баригчдын энэ мэдээлэл Европын холбооны үндсэн зарчмуудтай харшилж байна гэж онцолсон байна. За Хорватын ерөнхий сайд Зоран Миланович дөрвөсгийг бүртгэн авахаа зогсоож байгаагаа өчигдөр мэдгдсэн. Эрх баригчдын энэ шийдвэрийн дагуу Хорватын цагдаа нар Сербтэй залгаа хилийн орчимдох замуудыг хааж хууль бус цагаачдын урсгалыг зогсоохыг чармааж байна. Унгар улс хилээ хааснаас болж Сербийн нутагт байгаа цагаач дөрвөгчд Хорват, Словенаар дамжин баруун Европын орнууд руу гарахыг чармаах болсон. За гэвч сүүлийн 2 хоногийн дотор Хорватад нийтдээ 13,000 гаруй цагаач орж ирсэн учраас тус улс тэднийг бүртгэж шаардлагатай анхны тусламж үзүүлж хүчрэхгүй болоод байгаагаа учирлаж байна. За мөн цагаачдын их урсгалаас болж Европын өрш орнуудын хооронд ийхүү маргаан шүүмжлэл өрнөх нь нэмэгдээд байна. За мөн ойролт орнууд Африкийн орнуудаас Европт ирж байгаа хүмүүс дөрвөсдөө цагаачдөө гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэйг сүүлийн үед ихээхэн хөндөж байна. Дайн тулаан зэвсэгт мөргөлдөөнөөс дайжин дөрвөгчд тэдний дотор олон байгаач Европын орнуудын халамж тэтгэлгийг авах илүү сайхан амьдралын төлөө цагаачлахыг хүсэгчд ч цөөнгүй байна. Түншлэн дөрвөгч цагаачдын дүрээр Европын орнууд руу лалын хит даврагчид нэвтрэх аюултайг энэ үеэр мэргэжилтнүүд анхааруулж байна. Беларусь улсад гадаад бодлогынхаа тэргүүлэх чиглэлүүдийг өөрчлөх төлөвлөгөө огтхон ч байхгүй юм. Тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко Орос улбаны улс Беларусын бүс нутгуудын форумд хийсэн мэдээлэлтэй онцоллоо. Тэрээр Орос Беларусын зарим ухаантнуудад хандаж ийм цуу яриагаа тасан зогсоох шаардлагатайг анхааруулсан юм. За Беларусь улс Оросоос нүүр буруулахгүй хамт байсан, цаашдаа ч хамтдаа байх болно хэмээн тэмдэглэсэн юм а. Үүний өмнө Европын орнууд Беларусьтай харилцаагаа эргэн харж тус улсын болоод ерөнхийлөгч Лукашенкогийн эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлж магадгүй байгаа тухай Reuters агентлаг мэдээсэн. Тус агентлагийн их сурвалж Беларусын хоргийг суллах асуудлыг барууныхны улс төрийн хоригдол гэж үздэг идэвхтнүүдийг ерөнхийлөгч Лукашенкогийн шийдвэрээр сулсантай холбогдуулж байна. Тодорхойлбол өнгөрсөн 8 дугаар сард Беларусын ерөнхийлөгч сөрөгчний 6 удирдагч түүний дотор төрийн тэргүүний асуудлын төлөө өрсөлдөж байсан Николай Статкевичийг сулсантай холбоотойгоор хоргийг сулруулах асуудал Европын албанд хөндөгдөж байна гэж мэдээлсэн байгаа юм. Буркина Фасод төрийн эргэлт хийж төрөлсгийн эрхийг гартаа авсан цэргийнхэн хуурай газрын болон агаарын хилээнээсний зарлаж байна. Ийм маягаар тэд олон нийтийг тайлгаруулж элдв эсрүүцлийн хөдөлгөөн зохион байгуулахаас урьдчилан сэргийлж байгаа болтой байна. Гэсэн ч нийслэл Угадугу хотын гудамж талбайд иргэд хаалт хамгаалалт босгож автомашины дугуйр шатаан эсэргүүцлээ илэрхийлсээр байна. За улс төрийн зарим намууд төрийн эргэлтийг толгойсон Жилбер Дидьендрэг эсэргүүцэгч фронтыг эмхлэн байгуулж байгаагаа зарлаад байна. Харин цэргийнхэн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Кафанда болон сайдрын танхимын зарим гишүүнийг чөлөөснө мэдээллээ. Генерал Дидьендр сонгуулийн өмнө улс орны байдлыг тогтворжуулах шаардлагатай байгаа бөгөөд цэргийнхэн ардчилсан энэ үйл явцад саад болох төлөвлөгөөг мэдгдсэн байна. За мөн тэрээр төрийн эргэлтийн ард өнгөрсөн онд төлөвлөгөө унгаагдсан ерөнхийлөгч асан Blaise Compaoré байгааг гэдэг мэдээллийг эрс нийцаасан байна. Финляндийн нийслэл Хельсинки хотноо нийт 30 гаруй мянган хүн оролцсон жагсаалуулсан нь сүүлийн 24 жилдх хамгийн өргөн үрээтэй эсэргүүцлийн ажиллагаанд тооцогдож байна. Жигсагчид засгийн газрын эдийн засаг санхүүгийн бодлогыг за түүний дотор нийгмийн халамж үйлчилгээний зардлыг багасгах төлөвлөгөөг нь эсэргүүцэж байна.
Эсэргүүцлийн жигсаалд төрийн албан агчид аж үйлдвэрийнхэн нийтийн тээврийн ажилтан ажиллагчид нэгдсэн байлаа. Үүнээс болж тус улсын мод металл боловсруулах, цаасны болоод барилгын материалын томоохон үйлдвэрүүд хаалга барихад хүрсэн байна. За мөн далаачид шуудангийн салбарынхан цагдаагийн зарим ажилтнууд эсэргүүцэлд нэгджээ. Жигсаал бүх нийтийн ажил хаялтыг Финляндийн САК, Акава, СККТ хэмээх үйлдвэрчний эвлэлийнхэн хамтран зохион байгуулсан байна. Эдгээр байгууллагууд Финляндийн 2.2 сая ажилчин игнэндээ нэгтгэдэг юм байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнөөс олж 12 цагийн туршид төмөр зам автобусны хөдөлгөөн зогсон төдийгүй нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаа доголджээ. За ажил хаялт эсэргүүцлийн жагсаалаас болж тус улсын эдийн засагт 100 гаруй сая еврогийн хохирол учирсан гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар тогтоож байгаа юм байна. Philippine Airlines агарын тээврийн компани Хавайн арлуудаас хүрсэн зорчигч тээврийн онгоц агарын хүчтэй урсгалд орсноос болж 15 зорчигч гэмтэж бэртсэн байна. Онгоц Манила хотын нисэх онгоцны буудалд амжилттай газардаж чадсан бөгөөд түргэн тусламжийнхан гэмтсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлжээ. Эмч нарын мэдээснээр зорчигчдын гэмтэл хөнгөн амь насанд нь аюул учрахааргүй байгаа юм байна. Филиппиний агарын тээврийн компани А340 онгоц Хонолулугаас Манила хотын чиглэлд нийт 132 зорчигчтой нисж явсан юм байна. За харин нислэгийн үеэр агарын хүчтэй урсгалын бүсэд оржээ. Та бүхэндээ олон улсын үйл амьдралын мэдээ танилцууллаа. Одоо ойрын 3 хоногийн цаг агарын мэдээ хүлээн авцгаана. Та бүхэндээ Бямбагаргийн цагийн хүрэл мэдээллийн хөтөлбөр үзүүллээ. Амралтынхаа өдрийг хаяг тухтай сайхан өнгөрүүлээрэй. Тавтай амарцгаарай. Баярлалаа.